За энэ өдрийн одоо мэндийг сүртэй олон та бүхэндээ хүргэе. За энэ жилийн одоо 6-аас жоо зохиссон боловч түмэн олон түргээрээ гэсэн дагуу одоо ярьж байна. За би юу ярих юм бэ гэхээс одоо Махбодын 6 ёсны жилийн түүтгэрийг шинжлэх овдсын утгын хураангуй хэмээх содрог буюу бид нар гарваа гэдэг содрын хураангуйгаас товчхон та бүхэндээ хүргэх гэж байна. За хүний нэгэн насны үйл сайн муу хувийг одоо шинжлэх нь одоо юу байдгүй хэмээх бас жил сарын тэргүүтний одоо түүтгэрийн 6, бэрийн 6, өгсдийн 6, өвчин гадын 6, газар шинжилтийн 6, газрын эзний оршихыгээд гүүхийн 6 гэсэн одоо энэ 6-аас энэ бид нар гарбаа дээр байж байдаг. Өвнөөс одоо чухалчлан одоо та бүхэнд хүргэх нь одоо юу хэмээх вэ гэсгээс жилийн одоо түүтгэрийг шинжлэх аймгийн тухай товчхон өгүүлье. За анханд нь одоо та бүгд мэднэ 12 жил байдаг. За ямар жил байдаг вэ хэмээвээс хулган, үхэр, бар, туула, луу, могоо, морь, хонь, мич, дахиа одоо гахаа, нохоо тэргүүтэн 12 жил байдаг. За үүнийг бол дотор нь 2 хуваадаг. 90 болон эмжил гэж хуваагддаг. За 90 жил нь юу хэмээвэ гэсэх зэрэг хулган, бар, луу, морь, мич, нохоо жилиг бол 90 жил гэж хэлдэг. За эмжил нь юу хэмээвэ гэсэх зэрэг үхэр, туула, могоо, хонь, дахиа, гахаа жилтнийг бол одоо эмжил гэж хэлдэг. За түрүүн би хэлсэн ширүүн жилийг тооцох ёсноос болохоор зэрэг ямар жил байдгийг гэхээс өөрийн жил орж байгаа хэлэх нь байна. Бас их харш буюу дүнсрийг хэлнэ, баг гарш буюу шиштийг хэлнэ, мөн ивэл 3 жил буюу түнсмийг хэлнэ, цагаан жил буюу логор. За логорыг болохоор шар 6 ёсонд бас цагаан жил гэж хэлэхгүйгээр далд гарш гэж хэлдэг. Тэгэхээр далд гарш жилийг бас хэлэх нь байна. За өөрийн төрсөн жил, ургасан жилтэйгээ давхцж байгаа бол жил орох гэж хэлдэг. За үүнээс одоо би жил орж байгаа жилүүдийг тухайлан одоо хэлье. За 13, 73 насны жил орж байгаа бол энэ бол хүү махбодтой жил. Энэ жилд болохоор зэрэг бие мад одоо хямрах, өвчин орох гэмтэй байдаг. За энд нь болохоор цэнд, цэмгдийн чог, бомчин тэргүүтнийг уншуулж яваар маш сайн байдаг юм аа. За 25-ны жил, 85-ны жил. За 25, 85-ны жил болохоор зэрэг нөхөр махбодтой жил байдаг. За энд бол жаргал зовлон ээлжлэх энэ гэмтэй байдаг учраас одоо сан далаа олонтой авахгүй болоораа гэж одоо номон заасан байгаа. За 37 буюу 97-ны жил гэж байгаа. Энэ 37, 97-ны жил болохоор зэрэг дайсан махбодтой жил. Энэ жилд ороход өвчин хийгээд эдийн гарах юм байдаг. За эндийг одоо яаж хаавал зохицлоо гэхээр зэрэг одоо эдийн гарлагыг хаахад бол ямби донжир нийт бачин тэргүүтнийг уншуулдаг. Өвчнөд болохоор зэрэг энэ цэмгдийн чад, улаан юм, бомчин тэргүүтнийг уншуулж явах их зохимжтой байдаг юм аа. За 49-ний жил энэ бол их махбодтой жил байдаг. Энэ жил болохоор зэрэг хямар дороотох гэмтэй байдаг. Тэгэхээр энэ жил орж байгаа хүмүүс нь одоо тухайн одоо саруудаа одоо сүлдээн дуудуулах, хямрын тацаг олонтой эсгэх, хямрын сан тэргүүтнийг олонтой уншуулж явах маш сайн байдаг юм аа. За 61-ний жил гэж байгаа. Энэ бол өөрийн төрсөн жил адил махбодтой жил байгаа. Тэгэхээр зэрэг энэ 61-ний жил орж байхад бол дүдийн хорлол буюу ад донгийн хорлол орох юм байдаг. Тэгэхээр зэрэг энд нь одоо бас газар шороо хөндөх цээртэй байдаг. Газар шороо хүнд зайлшгүй одоо хөндвөөс одоо дүмбэн гаруй, лөөванган, лусын сан, усан байлн, шавдаг дорм гэдэг номыг уншуулж байгаараа гэж номонд байдаг. За түрүүн ширүүн жилүүдийг тооцохсон дээр дүнсэр гэж байгаа. Дүнсэр бол өөрийн жилээс 7 дахь жилийг бол дүнсэр орлоо гэж хэлдэг. За шил одоо барын одоо бар бол бар жил бол мэт жил одоо дүнсэртэй байдаг. Хулганд бол морь жилийн дүнсэр болж яаж яадаг. За тэгээ энэ маань одоо хоёр хоорондоо одоо харилцсан одоо бие биений идэх жил болж яадаг. Тэгэхээр харилцсан идэн гэдэг маань үйл алинд ч одоо бацад учрах гэмтэй байдаг. Сайн муу үйл хийсэн ч аль нэг нь бацад саад учрдаг. Хол аядан замд явхад бацад саад учрах гэмтэй байдаг. Тийм учраас энэ саруудад нь болохоор зэрэг санжид болмын сэржим, дагийн жанчив, дүншиг гэдэг номыг уншуулж явал маш сайн байдаг. За мөн шишид гэж байгаа. Шишид гэдэг маань болохоор зэрэг одоо эрлэг 4 жилийг хэлдэг. За энийг яаж тооцож гаргадаг юм бэ гэхээр зэрэг өөрийн жилээс доош 4 одоо тооц гаргаж яадаг. Өөрийн жилээс гэж одоо морь, хонь, мич, дахиад жил одоо шишид баг шишээтэй. Дахиад эндээ хазар дахиад жил одоо ингээд энэ шишид байна энэ морь жилд. За тэгэхээр туула дахиад шишид байдаг. Энэ бол ажил яваад гинтийн одоо бодоогүй байсан саад дотор учрах гэмтэй байдаг. За энэ үед нь болохоор бацад ламсал,
Дагижинчив Нүзэд гэсэн ном уншуулж явал их сайн байдгийн шүү. За Түнсэм. За Түнсэм бол одоо ивэл 3 жил болж идэг. Энэс өөрийн жилээс 5 дахь жилиг бол ивэл жил гэдэг. За ивэл жилд нь одоо энэ жилийнх бол морь, нохоо, бар жилүүд байгаа. Энэ дээр бол гаслан ирэх хол ойрын үүлд анхаарах хэрэгтэй шүү гэдэг. Тэгэхээр хагцал зовлон учрах юм байдаг учраас энэ хагцлын үүдийг хаахын тухайд цагаан шүхтийн зогжор сахиусны бринжид ганшиг тэргүүтнийг одоо олонтой айлтгуулаараа. Бурханд төвийн мандал өргөх, бурханд аврал бусдад өглөг буян үйлдэл энэ зовлон үл учрах болов гэж намд заасан байгаа. За логор гэж байгаа. За логор гэдэг маань цагаан жил, түрүү маяг 70 жил гэж хэлж байсан, 70 харш гэж хэлж байсан. За логор болохоор зэрэг энэ жил болохоор зэрэг дахиад жил байгаа. Тэгэхээр зэрэг харилцсан одоо энэ жил болохоор зэрэг энэ логортой хүмүүс бол сэтгэл энлэх одоо хэрүүл тэмцэл гарах юм байдаг. Тэгэхээр зэрэг аливаа юм дээр одоо хоорондоо эв түнчинтэй авах, буцтай хэрэлдэх, маргах зэрэг бүүгээрээ хэрвээ зарга зайлхаа хийвээс эдийн гарлага гарах гэмтэй шүү гэж одоо номол одоо заасан байна. За одоо би аривдах хомсдгийг шинжих ёсыг ярих гэж байна. За энд бол одоо 12 шүтэн барилгатай холбоотой байдаг. За амьсгал авах, умаад орших, бие төгсөх, няраалах, угаал үлдэх, ховц өмсөх, үйл үлдэх, дэлгэрэх, доройтох, өвдөх, өөхөх, үхээр дорших гэсэн 12 шүтэн барилга байдаг. Энэний одоо эхний одоо амьсгал авах, умаад орших дээр анхаарах хэрэгтэй байдаг. Мөн сүүлийн 3 буюу өвдөх, өөхөх, үхээр дорших гэдгийг бол маш анхаарах хэрэгтэй. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар та бүхэнд хэлж байсан наш дүрсмтэй байна гэж хэлдэг. За энэний наш дүрсмийн одоо хамгийн ихийнх нь бол наваа гэж байгаа. Наш дүрсмийн наа гэдэг нь наваа гэсэн үг байгаа. Энэ бол өвдөх буюу өгүүрл гарахын үүд нэгдсэн байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ дээр бол одоо тухайн үед нь эмби дончор, цэмгдийн чог, улаан юм тэргүүтээ бас олонтаа уншуулж байгаараа гэж байсан байдаг. За өөхөх буюу шаваа гэж байгаа. Энэ дээр буян шиг дороотхын үүд нэгдсэн байгаа юм дээр. Тэгэхээр зэрэг энэ наваа буюу тэр шаваа буюу тэр өхийн үүд нэгдсэн тохиолдол болохоор зэрэг тэр намсрын даллага, алтан гэрлийн даллага, дархийн даллага, даллага олонтой авахгүй болоо тэгвэл буян шиг дороотхгүй шүү гэж одоо ном заасан байна. За үхээр дорших буюу одоо дүршиг гэж байгаа. Энэ бол амьд дороотхын гин байдаг. За ийм одоо суудлаар суусан тохиолдол болохоор зэрэг энэ дархийн чивэл, цэмгдийн чог, манлын донж тэргүүтний бас олонтой уншуулвал энэс аврагдахгүй юу гэсэн байна. За одоо би танарт насны гүмгийн тухай ярив. Насны гүмийг бол 9 нүдийг шинжилээд одоо 3 болдог. Энд нь одоо эхнийх нь юу вэ гэхээр зэрэг одоо анханд нь бол насны гүмэг гэж байгаа. Хоёрт нь давхарлаг гүмэг, гуравт нь хадуур гүмэг гэж байгаа. За насны гүмэг нь юу хэмэвэ гэвээс 9 насны одоо насны гүмэг болох нь байна. 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 нь одоо насанд одоо насны гүмэг тохиодог байх нэ. За энэ дотроос гүмэг учруул яадгийн бэ гэвээс одоо 9, 81 насанд насны гүмэг тохиовоос аминд одоо хорл учрах гэмтэй байдаг. За энд болохоор дархийн чивэл, цэмгдийн чог, цэнт одоо уншуулаараа гэдэг. За мөн дараа нь болохоор зэрэг энэ 16, 36, 54 насны гүмэг байж байна. За энэ насны гүмэгт бол эд маланд, эд хөрөнгөнд гинт гарц гарах гэм байдаг. Энэ дээрхээс сан олонтоо тавиулж, сахиусан даатгаж, даллага олонтоо авахгүй болох хэрэгтэй гэж одоо ном заасан байна. За мөн 27, 72 насны бас насны гүмэг байгаа. Энэ болохоор зэрэг ад дотгорын хөнөөлтөй байдаг. За ийм одоо 27, 72 насны одоо насны гүмэг тохиолдсон бол ганс шавг, сахиусны бринжил одоо 10 хангал тахиулж явах зохимжтой гэж заасан байна. За одоо энэ дээр би ганц юм хэлээ дахиад хэлье. Одоо төрсөн жилийн биеийн мэнгийг одоо ярий одоо хэдүүлээ. За ер нь бол мэнг голлох гэж бид нэр ярьдаг. Тэгэхээр энэ мэнг нь хизээ голлолдог юм бэ гэхээр зэрэг 1, 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91 наснд бол мэнг голдог байх нэ. За энэ жилийн хувьд бол 1 цагаан мэнг голлсон байгаа. 1 цагаан мэнг болохоор төмөр мах бодтой байгаа. Тэгэхээр энэ 1 цагаан мэнг голлохоор яадаг юм бэ гэхээр зэрэг ариун бүс эдээ, үхээрийн газрын эдээ хэрүүл тэмцэл хийж одоо болохгүй болоо гэсэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ мэнгэн дээр болохоор зэрэг альдуу нэгэн одоо хүнтэй одоо маргах, эвдрэлцэх бол дэмий шүү. Одоо өөрт одоо төвөг учрах, эдийн гарлага гарах юм байдаг учраас тэр бүгдээс одоо цээрлэж тэр зүг рүү бас явахгүй явж ичээвэл их сайн болоо. За суудлын өнцгийн тухай ярив. За суудлын өнцгийн тухай харахад зэрэг энэ
огторгуудаар суухаар зэрэг суудлын өнцөг болж байгаа. Ууланд суухаар суудлын өнцөг болж байгаа. Салхи буюу хийн цухаар суудлын өнцөг болж байгаа. Шорон цухаар суудлын өнцөг болж байгаа. За суудлын өнцгийн засалд бол нийтэд нь болохоор суудлын өнцгсөн тохиолдолд зэрэг жанаг гагдаг, жавич жоожид, жамбал санж тэргүүтний уншил бол маш сайн байгаа. Манай хийдийн зурхаа дээр болохоор энэ суудлын өнцгөр юу цэрлдэг вэ гэдгийг бол бичсэн байгаа. Та бүхэн сайт руу орж сайн үзээрэй. Зохис зүгээр ганцхан юм хэлэхэд бол шорон дээр суусан хүмүүс, суудлын өнцгцэн хүмүүс юуг цээрлэх ёстой вэ гэхээр зэрэг шорон дээр суухаар зэрэг хөөрийн газар очихгүй байх хэрэгтэй. Хөгшдийн малгай, хүний хуучин хувцсыг бүү аваараа гэсэн байгаа. За огторгуудаар суусан болохоор зэрэг шар өнгийн идэл авах, цагаан өнгийн унаа авах, нохоо тижээхгүй байх гэх мэтлийн заасан байгаа. Мөн уулан цухаар зэрэг уул хатанд үл авирах, ангийн мах бүү идэх, хар өнгийн малгай бас битгий аваараа гэж заасан байгаа. За энэ дээр сайн би дахиад нэг хэлбэл хийд суусан тохиолдохоор зэрэг харанхуй шөнө явах, үд жорыг гэрээсээ гарч явах, муу хүнтэй нөхөрлөх, муу хүний үгийг дагаж үл болох болоо гэж одоо заасан байгаа шүү. За үүнээс би хамгийн гол нь дахиад хэлэхэд болохоор зэрэг энэ жил орж байгаа хүмүүс, энэ жилийн 49 жил орж байгаа эмэгтэй хүмүүс, 73 жил орж байгаа эмэгтэй хүмүүс, 25 жил орж байгаа бас эмэгтэй хүмүүс, далайн гаралтай хүнс, эм эрхлэгт боломжтой ойлгох хэрэгтэй. Мөн номон заасан болохоор бас 3 удаа үл идэх болоо, бөөр өвдөх юм биш шүү, усан хаван болох юм бэ гэж одоо номон заасан байна.